Сайн байцгаана уу дэлгүүн зүйлэн. За өнөөдрийн хувьд би IELTS-ийн уншлагын хэсэг дээр асуултынхаа хариултыг хэрхэн хамгийн богино хугацаанд олж барьж авах уу гэдэг талаар ярихаар бэлдсэн байгаа. За миний хувьд болохоор уншлагын хэсэг хамгийн хүнд юм болов уу гэж надад санагддаг. Ягаад гэвэл маш юм өргөн цар хүрээтэй, маш их олон үгийн баялаг, үгийн санг бол шаарддаг. За агаах ухааны хэллэг, биологийн, математикийн бүх төрлийн ингээд текстүүд бол орж ирдэг учраас миний хувьд айгүй хүнд юм шиг санагддаг. За тэгвэл бүх үгээ ойлгохгүй байсан ч гэсэн уншлагын хэсэг дээрээ хамгийн олон хариултуудыг зөв хийгээд хамгийн өндөр оноо авах боломжтой энэ аргуудаасаа та бүхэндээ хуваалцах шийдсэн. За өмнө нь IELTS өгчсэн хүмүүс бол мэдж байгаа уншлагын хэсэг дээр 3 том текст буюу passage бол өгдөг. За үүн дээр нийтдээ 60 минутын хугацааг буюу нэг passage-ын дээр 20 минутыг бол зарцуулах юм эрэхтэй байдаг. За ер нь бол ингээд 6-7 жилийн өмнө IELTS-ийн яг энэ шалгалтын дээр уншлагын хэсэг дээр хамгийн ихний passage бол хамгийн амархан, за дараагийнх нь дунд зэрэг, хамгийн сүүлийнх нь амар хүнд гэж ингэж текстүүд нь явдаг байсан бол одоо яг 3 passage гуруулаа ижилхэн хэмжээний хүнд ийм төвшөнд бол хүрсэн байлээ. За гэхдээ миний хувьд болохоор яадаг вэ гэхээр хамгийн ихний passage-ын дээр 15 минутыг, дараагийнх дээр 17 минут, за сүүлийнх дээр ойролцоогоор нэг 22-23 минутыг бол зарцуулдаг. За үлдсэн хугацаанд нь болохоор яг цаасан дээрээсээ, текстэн дээрээсээ бүх хариултынхаа цаасан дээр бол бөглөж өгдөг байгаа. Тийм учраас яг шалгалтандаа бэлдэж байгаа энэ хугацаанд бол яг бид нар цагаа хараад 60 минутын хугацаанд ингээд уншлагынхаа хэсгийг хийдэг бол яг энийг 60 минут биш 55 минутаар хийх ёстой. За ингэснээр өөртөө ингээд хурдан хийх дадлыг бол бий болгож байна гэсэн үг. За уншлагын хэсэг дээр маш сайн анхаарах ёстой зүйл бол бид нар бол цаг хугацааны хувьд бол хизээч эхэлж магадгүй байгаа. Тэгэхээр яг ингээд тогтсон цагаар эхэлдэггүй, сонсголын хэсгийг хийчээд уншлага руу орж байгаа учраас ингээд янз бүрийн цагт эхэлдэг. Багш бол самбар дээр яг тэдэн цагт эхэлсэн ингээд бичдэг штэ. Яг тэр үед зэрэгцээд чамд яг тэр хугацаанаас хойш 60 минутын хугацаа байгаа. За нэг passage болгон дээр би иймэрхүү хугацааг зарцуулах хэрэгтэй гэдэг. Газ тэрийгээ цаасныхаа үзүүр дээр ч юм уу те яг энэ хэсэг дээр 1 2 3 4 гэж хагаад хит хэдэн минутанд би дуусгах хэрэгтэй вэ гэдгээ цагнуудаа газ бичээд авчих хэрэгтэй. За ингэснийхаа дараа бугуун цагтаа орох юм бол маш сайн. За ингээд цагнуудаа хараад хизээ дуусгах хэрэгтэй вэ, хизээ эхлэх хэрэгтэй вэ, дараагийнх руу орох хэрэгтэй вэ гэдгээ хараад тэмдэглээд явах хэрэгтэй. За тэгээ шууд гол сэдв рүү оръё. Ямар ч тач хүмүүс яг уншлагын хэсгийг бол янз бүрийн аргаар хийж гүйцэтгэдэг байгаа. Ерөнхийдөө хүмүүсийг ажиглаад хахад миний бодлоор нэг 3 аргаар хийгээд байгаа. За эхнийх нь яадаг вэ гэхээр ерөөсөө бүх текстээ уншаад өөртөө чийжилж аваад, тогтоож аваад тэгээ дараа нь асуулт руу ордог. За ийм төрлийн хүмүүс бол бүр англи хэлэндээ төгсөрсөн буюу за бид нар бол орохгүй шүү дээ, тэрэнд нь ер нь монгол хүмүүс бараг орохгүй байх. Монголоор ч гэсэн бид нар ер нь нэг уншихад хаана юу байлаа, яг юу гэж ярьж байгаа нэг дитэйлэн болгон гэж жижиг хэсэг болгон дээр ингэж хийж чадахгүй шүү дээ. Хэдэн онд яасан ингээ бүх тэр асуултанд хариулахаар хэмжээний 20 минутанд бол тэгж уншиж чадахгүй. Тийм учраас яг үнэхээр ингээд сайн англи хэлтэй, үнэхээр мундаг хүмүүс л яг энэ аргыг ашиглана уу гэхээс эхлээд текстнээсээ битгий эхлээрэй. За харин хоёр дахь аргыг бол ихэнх хүмүүс хэрэглэдэг байгаа. Энэ яадаг вэ гэхээр эхлээд асуултаа хардаг, асуултаа харсныхаа дараа эргээд текст рүүгээ очиод тэгээд яг асуултандаа тохирсон хариултыг бол ингэж текстнээсээ гүйлгэж хайж явдаг байгаа. За анзаараад тахад бол ихэнх хүмүүс яг энэ аргыг ашигладаг. Яагаад гэхээр энэ илүү хурдан дахин текстээ уншаад авахгүй тий. Миний хэлсэн нэгдүгээр арга дээр болохоор яадаг вэ гэхээр текстээ бүтэн уншсан хэрнээ асуултаа харсныхаа дараа дахиад текстээ ингэж гүйлгэж харах болно. Тийм учраас нэг ажлыг 2 удаа хийж ин гэсэн үг. Харин 2 дахь аргыг ашигласан тохиолдолд шууд текстээ уншихгүйгээр эхлээд асуулт руугаа эргүүлж хараад асуултаа харсныхаа дараа би юу хайж байгаа вэ гэдгээ тэмдэглэж авчаад гол keywords-ийн гол үгнүүдээ ингэ тэмдэглэж авчаад тэндээсээ текстэн дээрээс очиод нөгөөдгөө хайж байгаа. За ийм аргыг ашиглахаар ямар үед хэцүү байдаг вэ гэхээр нэг үнэн худлаа эсвэл өгдөөгүй гэсэн тиймэрхүү асуултууд байдаг шүү дээ. Энэ асуултан дээр болохоор яг өгдөөгүй гэдгийг хаанаас олохоо хүн мэдгээ болчдөг. Яагаад тэгэхээр хэрвээ текстэн дээр байх юм бол үнэн гэсэн үг, хэрвээ улаан цайн текстэн дээр худлаа байх юм бол худлаа гэсэн үг. Харин яг өгдөөгүй гэдгийг нь хаанаас мэдэх боломжтой вэ гэхээр бүтэн текстээ уншиж л тэрийг үнэхээр өгдөөгүй байх гэдгийг мэдэх боломжтой. Тийм учраас яг энэ аргыг яг иймэрхүү төрлийн асуултанд бол ашиглахад жоохон хүндрэлтэй. За тэгвэл 3 дахь арга буюу хамгийн амархан, хамгийн супер. За миний ашигладаг энэхүү арга ямар арга вэ гэхээр ерөнхийдөө бол бид нар монголоор ч гэсэн ингээд юм бичихтэй зохион бичлэгч юм эссе бичихтэй яадаг вэ гэхээр шин санаа болгоныг доголь мөрнөө шинэ параграф бичиж эхэлдэг байгаа. Тэгэхээр яг үүнтэй адилхан уншлагын хэсэг дээр параграф болгонд нэг шин санаа байгаа гэсэн үг. За тийм учраас параграф болгоны эхний өгүүлбэр дээр тухайн параграф дээр юуны тухай илүү дэлгэрүүлж ярих гэж байгаа, юуны тухай энэ яг хэсэг дээр өгүүлж байгаа вэ гэдг нь илүү тодорхой болж өгдөг.
За өөрөөр хэлэх юм бол параграф болгоны эхний өгүүлбэрийг уншихад тухайн параграф дээр юуны тухай ярих гэж байгаа нь тодорхой болж өгнө. Хэрвээ богинохон өгүүлбэр байх юм бол хоёр өгүүлбэрийг уншихад хангалттай. За хоёр өгүүлбэрээ уншаад ерөнхийдөө бол агуулгыг ойлгочлоо. Энэ параграф дээр иймэрхүү юм ярих гэж байгаа юм байна гэдгийг ойлгоод авсан бол үлдсэн хэсгийг зүгээр нүдэрээ маш хурдан гүйлгэж явна. За ингээд гүйлгэхдээ болохоор гол өгнүүдийг бол барьж аваад хагандаагаараа тодруулаад зураад явна гэсэн үг. За жишээ нь ямар нэгэн он цаг хугацаа ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлийн оноос нь нэр байдаг ч юм уу хүний нэр гэдэг ч юм уу тиймэрхүү гол зүйлүүдийг доогоор нь тэмдэглээд явна гэсэн үг. За ингэхдээ болохоор тухайн нэр анх удаага дурддагдж гин үү эсвэл хоёр дахь гурав дахь удаага дурддагдж гин үү гэдгээс хамаарат дугуулаад тодруулаад явна гэсэн үг. За тун утахгүй би жишээ болгоод бас та бүхэнд харуулна. Тэрнээс өмнө бас дахиад нэг зүйл ярихад яг энэ аргыг хэрэглэхээр юунд ашигтай вэ гэхээр заримдаа бид нар яг анзаарах юм бол уншлагын хэсэг дээр параграфын өмнө ABCD гэсэн өгүүлбэрүүдийг өгсөн байдаг. За яг энэ жишээн дээр ихэд ABCDEF гэдэг ингээд 6 шиг параграфтай байгаа. Урд нь хэрвээ ямар нэгэн байдлаар тоо эсвэл үсэг орсон ийм passage байх юм бол яг ер нь багы энэ passage болгондоо гарчиг өгдөг ч юм уу эсвэл тухайн энэ параграф дээр юу яригдж байна вэ гэдгийг ингээд товчилж илэрхийлэх ийм даалгавар байгаа л гэсэн үг. Тийм учраас жишээ нь яг энэ дээр ингээд эргээд харахад артталт нь за ASF параграф дээр юуг илүү их тусгаж өгсөн юуны талаар дэлгэрэнгүй мэдээлэлүүд байна вэ гэсэн асуулт байгаа байхгүй юу. Тийм учраас яг миний саяны аргыг ашиглаад явах юм бол тэртээ чи юунуудаа уншаад товчлоод ойлгоцсон учраас шууд энийг хараад энэ дээр энэ хэсэг нь байсан ингээд ойлгоход амархан гэсэн үг. За үүнээс гадна асуулт руугаа ороход за яг ингэж тэмдэглэсний ямар ашиг даваа тал нь гардаг вэ гэхээр тухайн параграф болгон дээр юуны тухай яригдж байгааг мэдж байгаа учраас асуултаа хараад хэрвээ жишээ нь усны тухай түүх байлаа гэж бодоход цэвэр ус, бохор ус, ус цэвэршүүлэх юм үйл явц гэдэг ч юм уу маш олон энэ параграфтай байхад асуултан дээр нь ус шүүх юм арганы тухай асуусан байж болно шүү дээ. Тэгэх юм бол шууд эргээд текст рүүгээ очиод яг аль параграф дээр ус шүүхийн талаар ярьсан бэ гэдгийг чи мэдээ тэмдэглээд авцсан. Тэр лүгөө очиод хариултаа хань гэсэн үг. За үүнээс гадна би бас нэг зүйл хэлэхэд түрүүн нэг өгүүлбэрээр нь хоёр өгүүлбэрээр нь уншаад бид нэр ойлгоод тэмдэглээд гол keywords-нуудыг бичиж авсан байгаа. Энийхээ дараа хамгийн гоё арга нь юу вэ гэхээр монголоор нь ойлгосон зүйлээ маш товчхон байдлаар гарчиглаад бичих хэрэгтэй. Жишээ нь би түрүүн хэлжсэн цэвэр усны талаар, бохор усны талаар гэдэг ч юм уу эсвэл ус цэвэршүүлэх арганы талаар байна гэд параграф болгон дээр хэрвээ заавал тэрийг англиар нь бичих гэсэн чинь үгийн баялагчийн дутагдах юм бол монголоор нь бичсэн ч болно. Өөртөө ойлгомжтойгоор яг аль параграф дээр юуны тухай ярьж байгаа вэ гэдгээ товчхон ойлгомжтойгоор бичиж авчих хэрэгтэй. За түрүүний миний аргыг сонссон ч гэлээ яг практик дээрээ яаж ашиглах ёстой вэ? Яаж яг энийг өөрийн болгож авах вэ гэж бодож байгаа хүмүүсээ би яг жишээ хэлье. За ерөнхийдөө бол яг энийг маш олон удаа давцсны дараа хүний гарт ордог. Яг тэгэхээр нэг удаа ингээд миний ярианаас сонсоод эсвэл нэг удаа ингээд жишээ хараад шууд өөрийн болгоход маш хэцүү юм арга байх юм уу та. Маш олон удаа давтчихж доор хаяж жинхэнэ шалгалтаасаа за өмнө нэг ойролцоогоор юу гэдэг 5-аас 10 удаа ийм хуваараа шалгалт өгж үзээд яг өөрөө ингээд цагаа харж хийж үзснийхаа дараагаар яг энийг хэрэгжүүлэх юм бол илүү үр дүнтэй. Тэгэхгүйгээр нэг удаа сонсоод за болох юм шиг байна гэж орох юм бол энэ аргыг хэрэглэж чадахгүй шүү. За энэхүү яг та бүхэндээ үзүүлэх гэж байгаа жишээ тест маань яг IELTS-ийн сайтн дээр байдаг энэ practice testүүд байгаа. Тэгээ яг эндээс нь болохоор би хоёр дахь passage дээр нь та бүхэндээ жишээ болгоод үзүүлэх гэж байна. За нийтдээ 6 параграфтай ийм passage буюу ийм текст бол байгаа. За юмнээс харахад бол өөрөөр хэлэх юм бол 6 параграф дээр 6 өгүүлбэр уншина гэсэн үг. Ихтлээ гэхэд 12 өгүүлбэр уншина. За бусдыг нь бол тэмдэглээд явна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө яг энэ тэмдэглэх хэсэг буюу за энэ уншаад гүйлгэж байгаа хэсгийг 5-аас 7 минутаас хэтрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Энээс удчих юм бол асуултандаа хариулах цаг маань илүү богиносоод ирнэ. Тийм учраас 5-аас 7 минутанд яг энийг амжуулаад үлдсэн 10-аас 12 минутыг бол яг асуултандаа хариулах хугацаанд зарцуулаад яваарай. За параграф A-ийн хувьд болохоор яг introduction хэсэг байгаа учраас би энийг алгасыг гэж бодож байна. Хүмүүхэнд ойлгомжтой байгаах. За тэгвэл хоёр дахь хэсгийг харах юм бол яг эхний өгүүлбэрийг нь жишээ нь хараад үзье л да тий. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ олон улсын энэ архитектурын хэв шинж стайл тий. Энэ хэв шинж бол баруун Европод 1920-ад оны үед бий болж исэн бол за Америкийн архитектуруудын хувьд яг ингэж нэршил болж эхэлсэн үе нь 1932 он юмаа гэсэн ийм эхлэлтэй. Өөрөөр хэлэх юм бол яг хизээнээс эхэлж энэ олон улсын ийм барилгын стил өөрчлөгдсөн бэ гэдэг тухай ярих гэж байна л гэсэн үг. Тэгэхээр гэс энийгээ монголоор нь тэмдэглээд бичээд авчна.
За энэ өгүүлбэрийн хувьд болохоор илүү урт өгүүлбэр байгаа учраас заавал хоёр өгүүлбэрийг уншаад авах шаардлага байхгүй. Эхний өгүүлбэрээс би ерөнхийдөө яг энэ параграф дээр юу ярих гэдэг вэ гэдгийг ойлгоод авсан. За харин одоо би болохоор яг keywords буюу яг гол одоо үгнүүдэд барьж авах тал дээр харна гэсэн. За ингээд эхний өгүүлбэрийг харахаар яг Америкт хамгийн анхны одоо энэ хинт нь хаана байсан бэ гэхээр Empire State Building буюу за энэ Нью-Йоркт байдаг те энэ барилгаас бол ингэж анхны үг нь болохоор харагдчихсан 1931 онд гэдэг те. Тэгэхээр 1931 онд тэмдэглэж аваад за Empire State Building гэдгээ тэмдэглэж аваад за энэ хоёр бол яг гол keyword нь байна гэсэн. За дараагийн өгүүлбэрээс хамгийн гол зүйл нь болохоор одоо барилгын топ хэсэг буюу одоо орой хэсэг те дээд хэсэгт нь гэдгийг тэмдэглэж авах хэрэгтэй байна. За үүнээс гадна одоо доотлын 3-2 хэсэг бол илүү одоо шинэ чиглэл рүү шинэ одоо зөв чиг хандлагыг бол илэрхийлсэн гэдэг энэ одоо хэсгийг тэмдэглээд авах гэсэн үг. Яг тэгэхээр асуултан дээрээс хэрвээ яг үүнтэй холбоотой те яг шинжлэлтэй холбоотой Америкт хэрхэн яаж одоо энэ стил имиж орсон бэ гэдэг талаар те барилгын энэ загвар өөрчлөгдсөн талаар асуулт байх юм бол ийшээгээ ирж хайна гэсэн үг шүү дээ. За үүний дараагаар 1952 онд болон 1954 онд эдгээр барилгууд дээр яг жинхэнэ одоо энэ олон улсын хэв шинжлэл гарч ирсэн гэдэг энэ өгүүлбэр байгаа. Тэгэхээр ерөөсөө би энийг бүтнээр нь унших шаардлага байхгүй. Энийг ингээд яг над шиг одоо ингээд нэг нэгээр нь уншаад авах шаардлага байхгүй гэсэн үг байхгүй юу? Том үгнүүдийг гэс хараад одоо нэрчлүүд байна уу, он сар хугацаанууд байна уу тэднийгээ тэмдэглээд яг юу руу яаж өөрчлөгдсөн бэ гэдэг гол одоо үйл өгнүүдийг бас тэмдэглээд за ингээд эхний өгүүлбэрийг уншсан байхад яг энэ параграф дээр юуны тухай ярьж байгааг нь би ойлгосон учраас асуултан дээрээсээ очиод харах юм бол одоо яг юу хайгаад байгаа вэ? Ямар асуултан дээр би яг энэ параграф дээр эргэж ирэх вэ гэдгийг бол ойлгомжтой болчихлоо шүү дээ. За сая жишээ болгон үзүүлсэн энэхүү текстнээс илүү ойлгомжтой одоо харж авсан болов уу гэж би найдаж байна. За дараагийнхаа удаа та нар яг одоо ингээд уншлагын хэсэг дээрээ тест хийхээр бол тийм mock exam хийхээр бол яг энэхүү аргуудыг ашиглаад үзээрэй. Мэдээж анх удаага яг ингээд хэрэгжүүлэхэд аюул хэцүү. Хэдийгээр бид нар одоо 5-7 минутанд яг энэ хугацаагаа зарцуулаад эхний өгүүлбэрийг уншаад гол юмнуудаа тэмдэглээд авсан ч гэсэн асуулт руугаа очихоор дахиад хаанаас хайх вэ, юу яах вэ гэдгийг ойлгомжгүй болоод дахиад эхнээс нь ингээд текстээ унших одоо ийм асуудлууд гарч ирээд байдаг. Тийм учраас яг энийг гартаа оруулахын тулд маш олон дасгал ажлыг хийх ёстой шүү гэдгийг дахин сануулъя. За харин яг үүнийг одоо ингээд гартаа оруулж чадах юм бол маш амархан болно. Цаашдаа ямар ч одоо уншлагын хэсэг дээр санаа зовох юмгүй айх зүйлгүй болно. За уншлагын хэсэг дээр хэрхэн өндөр оноо авах вэ гэдэг бичлэг маань та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. За өмнө нь бол бичиг болон сонсголын хэсэг дээр одоо зөвлөгөөнүүдийг өгж ирсэн. Цаашдаа ч гэсэн одоо ингээд тогтмол IELTS-ийн зөвлөгөөнүүдийг өгөө явах учраас хэрвээ та яг одоо IELTS бэлтэж байгаа за эсвэл намраас магадгүй сургуульд явахаар төлөвлөж байгаа бол заавал миний хуудсанд subscribe дараарай. Зөвхөн одоо IELTS-ийн шалгалтанд бэлэх талаар биш за мөн гадагшаагаа сургуульд явахын тулд хэрхэн яаж аплайдах уу одоо тэтгэлэгт хөөцөлдөж байгаа бол тэ юу нэр илүү анхаарах уу гэх мэтлэн маш одоо өргөн хэмжээний яг боловсролын контентуудыг би бэлтэж байгаа учраас яг одоо мартаагүй дээрээ subscribe дараарай. Баяртай.